Бүс уналтын асуудлаа ганцхан шампунаар шийдэх гэж байгаа хүмүүс байгаа юм биш үү? Ер нь бол энэ чинь маш буруу л та. Бидний хуйхыг хөрстэй зүрлэх юм бол хатаж ганцхан хөрсийг зөвхөн устлаад л тэр хөрс маань буцаагаад шимдэж илтэй тий гоё болно гэж байхгүй шүү дээ. Түүнтэй хуйх чи яг адилхан. Бид нэр зөвхөн шампундаж угаагаад бохирдлыг цэвэрлэгээд бидний хөрс уналт хизээж зогсов. Харин бид нэр тэр хөрсөндөө гоё цэцэг навч ногоо уруулахын тулд заавал бордоор борддогтай адилхан хуйхандаач муу ангил шимжиж илэр дүүрэн бүтээгдэхүүн хэвлэн зүгтэй. За мэдээж шампунь бай. Шампунаараа бид нэр хуйхаа маш сайн гүн цэвэрлэхэд араас нь бид хатаж хуурайсан тэр хөрсийг чигшүүлэх ёстой. Green tea serum бол бидний хөрсний бордоол гэсэн үг. Харин green tea tonic бол хагдарч унаад байгаа тэр өвснүүдийг чинь байрч өгөөд үндсийг нь гүн бэхжүүлж өгөх маш чухал бүтээгдэхүүн. Тэгэхээр хэдlээ зөвхөн өвс уналстай тэнцэхийн тулд ганцхан шампунь огтоосоо хангалтгүй байх. Нэмэлт бордоо, шимтгийл, витамин гэх мэт зүйлсүүд зайлшгүй хэрэгтэй байх.